асуулт байна. Аав ээж минь намайг бага бахаас л өсвүүлээд аливаад үнэн шударга ханддаг. Бусдыг их өрөвч зөөлөн сэтгэлтэй. Аливаа юмыг дандаа ив зүгээр зохицуулахыг эрхэмлдэг. За тэгээд цаашлах юм бол бусдыг хүндэлсэн ийм сайн хүн болоорой гэж загтаг байсан. Тэгэхээр манай хүүхдүүд дотор ч гэсэн ийм бүх зүйлийг ном ёсоор нь хийхийг чухалчилдаг. Аав ээжийнхаа өвөнд ордог зөв хүмүүжлэлтэй, зөв төлөвшөлтэй хүүхдүүд олон байгаа гэж багш нь итгэж байна. За тэгвэл ийм зөв шударга, ёс суртахуунтай ийм хүмүүст энэ олон янзын хуулийн хэрэг юу байт юм болов? Хууль сайн ба муу бүх хүнд хамаатай юу? За хэрвээ хүн бүр ёс суртахууны хэм хэмжээг эрхэмлэж, дандаа зөв сэтгэж, зөв үйлдэл хийж явдаг байсансан бол магадгүй зарим нэг хуулийн хэрэг огт байхгүй байсан ч гэж болох юм. За харамсалтай нь хүн бүр адилгүй хүлэг болгон жороогүй гэж Монгол ардын зөөрөг байдагчлан сайн хайжуугаар саар байж идэх нь одоо бидний өнөөгийн амьдрал байдаг харамсалтай нь яг үнэн юм. За уулын мод урттай богинтой олон хүн сайнтай мутайч гэж ярьдаг. Бидний дунд нэг ааш аран шин жаахан муутай, аливаа юмд жаахан цүрэг талаар хандчих гэдэг. Аливааг дандаа авъя, бусдаас дандаа хожие, за завший гэсэн нэг жаахан хандлагатай, бусдын нэр төр, эрх ашиг, эд хөрөнгө, өмч хөрөнгө, за цаашлах юм бол эрх тэгш байдалд жоохон хатчих гэдэг, буруу сэтгэж гэдэг, зөрүү гიშгч гэдэг ийм хүмүүс байдаг учраас тэдний ийм үйлдэлийг ямар нэгэн хэмжээгээр хязгаарлахын тулд, сэргийлэхийн тулд цагаан дээр хараа бичсэн хууль зайлшгүй хэрэг болсон. За гэхдээ хүүхдүүд энийг анхаараарай. Хууль гагцгүй зүгээр л заавал ийм болохгүй хүний босромог үйлдэлийг хязгаарлах, тэднийг сэргийлэх цорын ганц хэрэгсэл биш юм шүү. Хуулийн хамгийн гол хэрэгсэл бол бүх нийтээрээ эмх цэгцтэй, дэг жоромтой, сахилга баттай, зохион байгуулалттай амьдраад бүгдөө амар тайван амгалан амьдрах нэг гэсэндээ бол төрөөс биднийг хамгаалж байгаа гол хэрэгсэл юм байна. За тэгэхээр бүгдөө хууль ер нь хүн бүрд ямар чухал ажил бүтэлтэй болохыг зарим нэгэн жишээгээр багцлаад нэг хараадах юм. Юуны өмнө хууль байгаа учраас бид нар төрийн хамгаалтанд байдаг юм байна. За өөрөөр хэлэх юм бол Монгол улсын иргэн бид өөрийнхөө газар нутаг дээрээ амгалан тайван амьдрах энэ нөхцөлийг хууль бидэнд олгож идэг. Хүний төрөөрөө хамгаалагдаж амьдрах хамгийн гол хууль бол эрүүгийн хууль. Эрүүгийн хууль гэхээр хүүхдүүдийн нэр томьёо жоохон танил биш байж болох юм. Эртний хууль цаазад 9 эрүү шүүлт, за эрүү шүүлт тулгах гэх мэтчлэнгийн нэр томьёо их гардаг байсан. За тухайн үед бол гэмт хэрэг хийсэн хүнийг банздах, дөнгөлөх, за шаахайдах гэх мэтчлэнгээр маш харгас аргаар эрүү шүүлт тулгаж байцаадаг байсан. За золход бидний үед энэ шийтгэл бол байхгүй байгаа. За эрүүгийн хуулиар зөвхөн биднийг хамгаалаад зогсохгүй ер нь гэмт хэрэг бусдын эрх ашиг зөрчигдөхөөс, миний эрх ашиг зөрчигдөхөөс хамгаалахаас гадна миний эрх ашигыг зөрчсөн хүнд хариуцлах хүлээлгдэг тийм онцлогтой. За цаашлах юм бол хууль байгаа учраас бид нар төрийн эрх мэдлийг ард иргэд хянаж болдог. Ягаад гэвэл төр өөрөө өөрийнхөө гаргасан хуульд захирагдах ёстой. Хэрвээ ийм төрийн хууль байгаагүй байсан бол эрх мэдэл нэг хэсэг бүлэг хүний эрх мэдэлд төвлөрснөөс болоод аль нэгэн тал хит ноёлж ард иргэдийн эрх ашиг бол хохирох тийм магадaltaй байсан. Тийм учраас хууль байгаа учраас бид нар эрх мэдлнүүдийн эрх мэдэлд тодорхой хэмжээгээр хязгаар тавьж хянаж юм болдог онцлогтой. Хууль мөн шударга өрсөлдөөнийг бий болгох замаар эдийн засгийг дэмжих чухал хөшүүрэг болдог. Өмч эдийн засгийн харилцааг зохицуулсан олон хууль байхын зэрэгцээ шударга бус өрсөлдөөнийг хориглох хуульч байдаг нь энэ харилцаанд чухал үүрэгтэй. За тухайлх юм бол Монгол Улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлд Монгол улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засгтай байна. Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэсэн заалтад иждэг. За цаашлах юм бол хуулиар нийгмийн шударга ёс, эрх тэгш байдлыг хамгаалж өгдөг. За энэ нь нийгмийн харилцаанд оролцогч сул талуудын эрх ашигыг төлхөө хамгаалсан байдгаараа онцлогтой. Тухайлх юм бол хөдөлмөрийн хуульд насан туршаагүй иргэнийг шөнийн цагаар болон илүү цагаар ажиллуулахыг хориглосон байна. За тэрчлэн жирэмсэн болон 3 нас хүрээгүй хүүхэдтэй ажилтан өөрөө өсөөгөө бол мөн илүү цагаар ажиллуулах, за томилолтоор явуулах, за шөнийн цагаар ажиллуулах зэргийг хориглосон байдаг. За тэрчлэн хөдөлмөрийн хуулинд
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт, ахмад насны хөдөлмөр эрхлэлт, насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлт гэх мэтчлэнгийн зүйлүүд, заалтууд байдаг нь энэ хүмүүсийн эрх ашигыг хөдөлмөрийн хуулиар хамгаалж өгж байгаа нэгэн бас маш том жишээ. За хуулиар мөн бидний хүрээлэн байгаа орчин, энэ байгаль орчныг хамгаалж өгсөн байдаг. За шинжлэх ухааны техник технологи хөгжиж байгаа сүүлийн үед энэ бидний амьдрах орчин бол маш түргэн муудаж байгааг бүгдөө мэдж байгаа. Энэ бол зөвхөн Монгол улсын асуудал биш, олон улсын анхаарлын төвд байгаа асуудал учраас нэг талаас хуулиар бидний амьдарч байгаа байгаль орчныг хамгаалахаас гадна нөгөө талаас олон улсын гэрээ хэлцээрээр мөн амьдрах орчныг хамгаалсан байдаг. Монгол улсад байгаль орчныг хамгаалах түүнийг нөхөн сэргийгтэй холбоотой маш олон хууль дүрм үйлчилж байгаа. За ингээд эцэст нь дүгнэж хэлэх юм бол хуулиар засаглалыг хэрхэн тогтоох, түүнийг хэрхэн авч явахаас өсвөлээд төрийн албан хаагчдын эрх үүрэг, ард түмний аюулгүй амар тайван амьдралыг бүрдүүлэх үндэс, иргэний харилцаа, аливаа гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, тасан зогсоох, хариуцлага шийтгэл оноох тухай, алба татвар, нийгмийн халамж, нийгэм, эдийн засаг, худалдаа арилжаа, аж ахуй, байгаль орчны харилцаа, олон улсын харилцаа гэх мэт нийгмийн олон төрлийн харилцааг зохицуулдаг юм байна. За ийм ч учраас хууль бидэнд нэгдүгээрт энэ сайхан Монгол орондоо амар тайван, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, нийтээрээ дэг журамтай байх, эмх цэгцтэй байх, сахилга баттай байх, зохион байгуулалттай байх, нэг нь нөгөөгийнхөө эрх ашигыг хүндлэх, харилцан бие бинийгээ хүлээн зөвшөөрөх. За ингээд нийтдээ төрийн хамгаалтандаа хүн бүр сайхан амьдрах нөхцөлийг хууль хамгаалж өгдөг юм шүү. Нэрээ Чингис хааны их засаг хуулиар өвс ногоорсон хойно газар нүхэлсэн. Бас гаалалдаж бэлчээр шатаасан хүнийг гэр бүлийн хамт цаадлах хэрэгтэй гэсэн маш хатуу шийтгэл байсан юм байна. Тэгвэл одоогийн бидний өнөөгийн нийгэмд хуулиараа ийм төрлийн гэмт хэрэг хийсэн хүнийг ер нь яаж шийтгэх нь гэж заасан байт юм болов? Өөрөө судлаад үзээрэй.